Тэгвэл засгийн газар тогтоол баталж хүнс үдэж хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 10 гаруй тэрбум төгрөгийн татаасыг нөөцийн мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр боллоо. За гол нь компаниуд татаас авахын тулд 1 кг хоньны махны үнийг 13,000 төгрөгт, 1 кг өхрийн махны үнийг 15,000 төгрөгөөр иргэдэд худалдах шалгууртай юм а. Харин нөөцийн махыг худалдаалах хугацааны хувьд өмнө нь 6 дугаар сарын 15-ны хүртэл байхаар тогтоосон байсныг 7 дугаар сарын 1-ний хүртэл буюу 15 хоногоор сунгалаа. 1 кг өхрийн мах 37,000 төгрөг хүрсэн шалтгаан нь махны экспорттой холбоогүй. Харин нөөцийн мах нийлүүлэгч компаниуд сүүлийн 1 сар махаа нийлүүлэлгээс үүдсэн өсөлт гэж засгийн газар урьдчилан дүгнэлээ. Ингээд нөөцөөр худалдаалах хонь өхрийн махыг килограмм тутамд нь 2-оос 3,000 төгрөгөөр барих тогтоол албажууллаа. Гэтэл цаана сонгуулийн өмнөх махтай PR инфляцийн эсрэг биш рейтингийн төлөөх ажиллагаа өнөртнэ. Хамгийн ёжтой нь иргэд өөрсдийнхөө мөнгөөр өөрсдөө хямдралтай мах авдаг болох шийдлийг засгийн газар өнөөдөр танилцууллаа. Одоо 2025 онд энэ нэр бүхий 9 компани нийслэл Улаанбаатар хоттой гэрээ байгуулад дээрэс нь арилжааны банкудаас энэ одоо татаастай зээл авахтаа байгуулсан энэ гэрээний эхний үн дээр наваачнаа. Тэгэхгүй бол энэ маань 4 сарын 10-наас эхлээд одоо хоньны махан дээр одоо 2,000 төгрөг өдргээд ингээд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энийг бүр анхны үн дээр наваачиж байгаа гэж ингэж бас ойлгох. Татаасан дээр бид бол нэг 10 тэрбум төгрөг одоогоор төлөвлөсөн. Гэхдээ энэ мөнгө бол бүгд гарахгүй гэж ингэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ яг И баримтаараа бүх юмнууд явнаа. И баримт дээр одоо нийслэл энэ дээр И баримт одоо бүх баримтан дээр нь ажиллан татврын ерөнхий газар бас энэ баримтууд дээр нь хяналт шалгалтуудаа давхар хийгээд явнаа. Эдийн засгийн хувьд энэ бол гал унтраахтуудын арга. Өнөөдөр мах маргааш гурил нөгөөдөр шатхуун гэд төр үн барьсаар байвал зах зээл биш төрийн дэлгүүрэл үлдэнэ. Загас өгөөд сургачсан учраас хувийн хөвшилч татаас горцсон хэвээр улс төрийн хувьд бол өвчнийг нь өөрсдөө үсгээд эмчийн дүр тоглож байгаа хэлбэрээ. За эхлээд зах зээлийг гажуудуулна, дараа нь татвар төлөгчдийн мөнгөөр түр дарж ард түмнээ авралаа гэж оноо цуглуулна. Хүнсний тухай хуулиар орон нутгууд хаврын махны нөөцийг бэлтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Засгийн газар энд оролцдог. Хөдөө аж ахуйн яам хоттой хамтарч ажил дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл би яаж зохион байгуулдаг байсан гэвэл экспортын гарч байгаа аж ахуйн нэгжүүдийнхаа бэлдсэн махны тодорхой нөөц хувийг аж ахуйн нэгжүүдтэй Улаанбаатар хот төвлөрсөн суурин газрын хэрэгцээнд нийлүүлэлтээ хийгээд ингээ хамтарч ажиллаад өвлийг доктортой нийлүүлэлтээ доктор таваа гарчдаг байсан. Сая зохицуултын жоох алдаа гарсан байна. Монголын төр махны үнийг барьж чаддаг ч инфляцийг барьж чаддаггүй. Компаниудад татаас өвч чаддаг ч иргэдийн орлогыг өсгөж чаддаггүй хэвээрээ. Тиймээс энэ 10 гаруй тэрбум төгрөг бол эдийн засгийн бодлогоос илүүтэй махта улс төрийн ээлжид анги болж үлдэх магадлал өндөр байна.